Одоо анime ертөнцид хамгийн алдартай анимуудын тоонд Чөтгөрийн ангууч 109-оор орж байгаа тийм үү? Тэгвэл энэхүү анимын зохиолч буюу мангакаг нь эрэгтэй хүн гэж бодож байна уу, эмэгтэй хүн гэж бодож байна уу? Ихэнх нь эрэгтэй хүн гэж бодож байгаах. Гэхдээ яг үүндээ Чөтгөрийн ангуучийн зохиолч Готоугэ Коёхаруг эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгийг одоо хүртэл баттайгаар хэн ч мэдэхгүй, бүр жинхэнэ нэрийг нь ч хүмүүс мэдэхгүй. Готоугэ Коёхару бол pen name буюу уран бүтээлтэд ашигладаг нэр нь аахгүй юу? Өөрөө хувь мэдээлэлээ маш чанд нууцладаг. Тэгээд өөрийгөө энэ нүдний шилтэй материалаар төлөөлүүлж зорддог. За тэнгууд үзэгч бэнүүд нь түүнийг эрэгтэй юу, эмэгтэй юу гэдэг дээр одоо болтол айгүй эргэлзээтэй байдаг. За гэхдээ эмэгтэй гэж үздэг хүмүүс нь илүү олон. За яагаад эмэгтэй гэж үзсэн бэ гэхээр нэгт бичгийн хэв нь маш хөөрхөн, эмэгтэй хүнийхтэй төстэй гэж үзсэн байна. Хоёрт захиа эдэр бичгтээ ярианы хэм маяг ашиглаж байгаа үг нь их зөөлөн эмэгтэйлэг. За гуравт нэг тэмдэглэл дээр өөрийгөө редактортойгоо ах トゥ шиг байдаг гэж бичсэн байгаа. Пенүүд нь эндээс нэг зүйл анзаарсан нь Японоор ах トゥ гэдэг ханз нь ах болон эрэгтэй дүү гэдгийх биш, ах болон эмэгтэй дүү гэж уншигддаг ханзаар бичсэн байсан. За дөрөвт энэ хамгийн гол шалтгаан шүү заяа. Shueisha буюу Shonen Jump-ыг нийтлдэг компани нэг редактор нь Готоугэ Коёхару бол манай хамгийн амжилттай эмэгтэй уран бүтээлчдийн нэг гэсэн байна. За дээр нэмээд Чөтгөрийн ангуучийн анимыг хийдэг Ufotable студийн ажилтан Чөтгөрийн ангуучийн зохиолчийн талаар ярихдаа Японоор Каножо буюу орчуулах юм бол тэр эмэгтэй гэж дурдж ярьсан байна. За эдгээр болохоор Чөтгөрийн ангуучийн анимын албан ёсны Pen сайтаас гаргасан мэдээлэлүүд шүү. За гэхдээ бас яг 100% баттай гэсэн үг бол биш. Ийм шалтгаануудын үндсэн дээр Чөтгөрийн ангуучийн анимын зохиолч Готоугэ Коёхаруг эмэгтэй гэж хүмүүс дүгнэдэг. Ерөнхийдөө шонен манга зохиолчид ихэнх нь эрэгтэй байдаг. Эмэгтэй зохиолч бол тун цөөн. Гэхдээ ер нь эмэгтэй байсан ч гайхаад байх зүйл бол байхгүй. Учир нь бүгд цаг үеийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг Цул металл алхимчийг эмэгтэй хүн зохиосон байдаг шүү дээ. Та нарын бодлоор Готоугэ Коёхару эмэгтэй юу эсвэл эрэгтэй болов? Сэтгэгдлээ үлдээгээрэй. За тэгээд бичлэг маань таалагдсан бол сувг дээр маань subscribe дараад дараагийн бичлэгтэй маань бас хамтаагаарай.